Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Сайн мэцхан уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлууд, тэр дундаа сэтгэл зүйн асуудлууд юу байж болох вэ гэдэг талаар бид нар энэ амьдралын өнгө гэдэг нэвтрүүлгээр дамжуулаад та бүхэндээ хуваалцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэж ярьж байгаа бусдын дэмжлэг хэрэгтэй. Ийм хүмүүст бол онцгой хэрэгцээтэй энэ хүмүүст бол маш олон сэтгэл зүйн асуудлууд үүсдэг ба. За хамгийн түрүүнд бол юу харж болж байгаа вэ гэхээр ялгаатай олдмол ийм хөгжлийн бэрхшээл юм уу эсвэл төрмөлийн хөгжлийн бэрхшээл юм уу гэдгээс шалтгаалаад хоёр янз юм байна. За магадгүй үнэхээр амьдралын явцад үүссэн хөгжлийн бэрхшээл тэг болж байгаа иргэдийн хувьд болохоор юун түрүүнд тэр нөхцөл байдлыг даван туулах чадамжтай сэтгэл зүйн бэлэн байдал буюу дотоод нөөц ямар байсан бэ гэдгээс шалтгаалаад энэ хүмүүс даван туулж зарим хүмүүс гарч чадж байгаа бол зарим хүмүүсийн хувьд амьдрал утга учраа алдсан мэт санагдах тийм ээ. За эргээд нөгөө нийгэмд хандах хандлага, нийгмийн эсэргүүцэл, бусдаас өөрийгөө тусгаарлах гэх мэт ийм үзэгдлүүд бий болж байна. Тэгээд энэ удаа бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг тэр тусмаа дотоод сэтгэлийн олон тэр зүйлүүдээс бид нар хэсэгнийг ч гэсэн та бүхэнд таниулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэр онцгой хэрэгцээ байгаа хүмүүст бид нар ямар өнцгөөс яаж хандвал зүгээр вэ гэдгийн талаар бид нар өнөөдрийн нэвтрүүлгээр хүргэж байна. Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвд ажилладаг. Мэдээж би ингээд нийгмийн харилцаанд оролцоод ажил хөдөлмөрөөр эрхлэхийн тулд байгууллагаас үзүүлж байгаа надад үзүүлж байгаа тохируулга маань хувийн туслах үйлчилгээний дэмжлэг. Мэдээж ингээд дотор орж ирээд зорчход ямар ч цаадгүй өөрийнхөө бүх зүйлийг ингээд хийх боломжтой орчныг бүрдүүлсэн байгаа. Гэрээсээ гарангуут л нөгөө саадтай учирдаг. Налуу зам, шат довжооноос өсвөлээд ингээд зайлшгүй хүний дэмжлэг шаардлагатай болдог. Тэгэхээр нөгөө гэрийнхэн маань мэдээж бас ингээд ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй, хичээл сургуульд явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө туслах хүн байхгүй бол би гэрээсээ гарч ажилдаа явах, нийгмийн харилцаанд оролцох гэдэг зүйл маань байхгүй болно. Хувийн туслах үйлчилгээний дэмжлэг байснараа би өглөө ингээд өөрийнхөө ажилдаа явах цагийг хувийн туслах үйлчилгээний дэмжлэг авах цагаа өгсөн байхад тэр цагт маань цагийн ажилтнууд маань ингээд өөрчлөгдөөд нэг л хүн ингээд туслаа яваад байна гэсэн үг биш. Ингээд цагийн ажилтнууд байдаг учраас өглөө өөр хүүхд ирлээ, өдөр би ингээд гадуур ажилдаа болвол бас өөр хүүхд явах ч юм уу те. Оройн өглөөний явсан хүүхд маань хичээлээ тараад ингээд цаг авсан байж таарад ирэх ч юм уу. Тийм байдлаар явдаг. Мэдээж ингээд нийтийн тээвэр маань хүртээмжтэй ингээд нон степ болсон. Тийм болохоор мэдээж туслахуудад маань ч гэсэн тэр нь илүү амар шахаад зогсоод налуу замыг гаргаад суулгах юм бол хүмүүст төвөгчлүүлэхгүйгээр зорчих боломжтой байгаад байдаг. Гадуур ажилтаа үе зайлшгүй хувийн туслах үйлчилгээ байхгүй болвол гараад л боржуур таарлчингууд зайлшгүй хүн гуух шаардлагатай болоод байдаг. Тэгэхээр мэдээж ингээд нэг удаа ингээд гуухаар зүгээр байдаг ч гэсэн өдөр алга ингээд гадуур ажилтаа яваад танихгүй хүнээс тусламж хүсээд эсвэл ингээд туслах хүн явахгүй болвол хэцүү байдаг. Тэгэхээр хувийн туслах үйлчилгээ гэдэг маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд оролцох ингээд бүрэн дүүрэн оролцож амьдрах боломжийг хангаж өгж байгаа үйлчилгээ. Тэгээд хүн хоорондын харилцаа тэрэнд маш чухал байдаг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ бид нар ингээд намайг жишээлбэл ажилд ороход peer counseling үйлчилгээг аягүй хийдэг байсан. Яагаад тэгэхээр би ингээд тухайн туслах ажилтнтай шууд ингээд нүүр тулж харилцсан. Бид хоёрын хооронд харилцаа үүснэ. Би ингээд өөрийнхөө нэг сэтгэл зүйн байдлыг хянах тухайн хүнтэй харилцаа үүсгэхдээ анхаарахгүй болвол би ингээд бухимдалтай ууртай байгаа тухайн хүүхд рүү ингээд өөрийнхөө тэр бухимдлыг гаргаж магадгүй. Тэгэхээр peer counseling зөвлөлдөх үйлчилгээ маань тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажил хөдөлмөрт оруулахын тулд тулгарч байгаа асуудлууд юу байгаа юм бэ? Тэрнийг шийдвэрлэх гарц гаргалгаа нь юу байгаа вэ гэдгийг ингээд зөвлөлдөх маягаар зааж сургах, зөвлөлдөх маягаар ярилцдаг учраас би өөрийгөө таних, өөрийнхөө бэрхшээлтэй тасан зохицох тэрнийг ингээд тусламж шаардлагатай зүйлээ хүмүүст ойлгуулах гэдэг зүйлсээ аягүй сайн суралцаж энэ байгууллагад ингээд ажилладаг болсон. 144-р зүйл хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт. 144-ийн 1 ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй.
Би ингээд ажил хөдөлмөр эрхлэхгүй байх юм бол мэдээж ингээ манай гэрт одоо заавал хин нэгэн хүн намайг ингээд хараад те асраад байх шаардлагатай байдаг. Тэгэхээр амжиргааны түвшин ингээд доогуур түвшин рүү орж эхэлдэг. Хувийн цэцлэг үйлчилгээний дэмжлэг авснаар ингээд би өөрөө ажил хөдөлмөр эрхэлж байна. Надад тусламж үзүүлдэг байсан гэрийнхэн маань ингээд өөрсдийнхөө хийх ёстой ажлыг хийгээд сурч боловсроод явчингууд гэр бүлийн нөө өрхийн амжиргааны түвшин дээрддэг, дээшилдэг. Тэгээ дээрэс нь одоо нөгөө гэр бүлийн уур амьсгал хүртэл гэдэг шал өөр болж эхэлдэг. Яг л өмнө гэмтгээс өмнө ямар байсан яг тэрнтэй буцаад хэвийн байдалтай ордог. Тэгээд дээрэс нь хувийн цэцлэг ажилтнууд маань миний сонголт шийдвэр хоёрт огт нөлөөлөхгүй учраас би яг өөрийнхөө хүснээр ингээд ямар хувцс өмсмөр байна те юу идмээр байна гэдгээ ингээд хийдэг учраас би гэдэг бие хүн гэдгээ мэдрэх боломжийг олгодог. Тэгээд дээрэс нь оюутан залуусд маань бас айгүй том боломж юм. Өөрсдийнхөө боломжтой цагаар ингээд туслахын ажиллаа хийн. Дээрэс нь ингээд туслахууд маань ингээд хүний эрхийн мэдрэмж айгүй өндөртэй болдог. Яагаад тэгэхээр ялгуурлан гадуурхалт гэдэг зүйл айгүй их байгаад байдаг. Тэгэхэд манай цагийн ажил хийдэг хүүхдүүд бол хүнийг те гадна өнгө үзэмж, хөгжлийн бэрхшээлийн онцлог ялгаа ямар нэг зүйлсээр ялгуурлан гадуурхахгүй хүнтэй хүн гэдэг өнцгөөс нь харьцах ийм 100% хүний эрхийн мэдлэгтэй залуучууд болтгоо. Хувийн цэцлэг ажилтан гэдэг маань хүн хоорондын харилцаанд суурилсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх манай улсад шинээр ингээд нэвтэрч байгаа тохируулгын нэг хэлбэр юм аа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөрт бэлтгэхийн тулд сурч боловсрох хэрэгтэй байна. Мэдлэг мэрэгжилтэй болох хэрэгтэй байна. Тухайн хүнийг бэлтгэх хэрэгтэй байна. Тэнгүүд ингээд ажил олгогч нь тохируулгаар хангана гэдгийгсэн байгаа нь одоо зөвхөн нөгөө бит байдлаар харагдах налуу зам гэж ойлгох биш. Тохируулга гэхээр тухайн хүнтэй ингээд сэтгэл зүйн зөвлөлт ярилцлага хийх те ажил хөдөлмөр эрхлэлтэнд бэлтгэх тухайн иргэнийг ажилд авж байгаа байгууллагуудтай байгууллагын ажилчидтай бас нөгөө тухайн хүний онцлог ялгаа нь юу юм бэ гэдгийг ойлгуулсан ярилцлага хийх. Тэгээд тухайн хүний хөгжлийн бэрхшээлийн онцлог ялгаанд тохирсон одоо нэмэлт хэрэглэгдэхүүн жишээлбэл одоо энэ ширээний өндөр одоо ингээд тэрэгцэртэй би ингээд доогуурнаараа суугаад ажиллаа хийхэд ямар ч асуудалгүй байхаар ингээд тохируулсан байгаа. Тэгэхээр бит байдлаар харагдах одоо тохируулгууд маань нойлын өрөөний нэмэлт байруулч юм уу те тухайн хүнд яг үйлдэлээ хийхэд ямар тохируулах хэрэгтэй байгаа гэдгүүдийг бэлтгэж өгөхөөс гадна peer counseling буюу зөвлөлдөх уулзалт биедээ амьдрахад дэмжих ойлголтыг өгөх хөтөлбөрүүд мөн мэдээж хувийн туслах үйлчилгээ гэдэг зүйл маань одоо энэ чухлаар орж ирсэн байгаа. Үйлчилгээ авж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань ч гэсэн хувийн туслах ажилтнтайгаа яаж ажиллах вэ гэдэг гэрээг хийн. Хувийн туслах ажилтнанд маань эрх үүрэг гэж байгаа шүү дээ. Тэрнтэй ялгаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань ч гэсэн эрх үүрэг гэж байгаа. Тэгэхээр тухайн хүнтэйгээ яаж харилцах вэ те? Асуудал гарах юм бол яаж зохицуулах вэ гэдэг зүйлсээ бас гэрээ хийж баталгаажуулдаг. Энэ хоёр хүнийг хооронд нь холбодог зохицуулагчийн алба гэдэг зүйл маань одоо хувийн туслах ажилтны завтай цагийг аваад одоо ингээд амралтын өдөр хагас өдөр болгоо ингээд хувийн туслах ажилтны өмнөх дараагийн 7 хоногийнхоо хичээлийн хуваарийг хараад ч юм ажлын хуваарийг хараад за би нэгтгэн ороо завтай те 5 дахь өдөр завтай гэж цаг явуулах юм бол би ингээд хагас өдөр бас эх 7 хоногийнхоо хуваарийг гаргаад зохицуулагч руугаа явуулна. Тэгэхэд тухайн одоо ингээд завтай цагууд нь таарч байгаа хүүхдийг над дээр ингээд тавьснараа одоо нэг би заавал тэр хүнээр л туслуулнаа те туслах ажилтнаас зөвхөн би тэрнгээр л туслуулнаа гэсэн тийм зүйл байхгүй. Ямар ч бэрхшээлтэй хүн дээр цагийн ажил хийж магадгүй над дээр ямар ч туслах ажилд ирж магадгүй. Ингэснээр нэг олон хүмүүстэй харилцаж сурна, олон хүмүүст өөрийгөө ингээ ойлгуулж сурдаг. 144 дугаар зүйл хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт. 144-ийн 6. Ажил олгогч энэ хуулийн 144-ийн 1-д заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгуур болгохыг хориглов. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг нийт ингээд иргэдэг харах юм бол бусад одоо хүмүүстэй харилцах маш тааруу харилцаа холбоо тогтоох чадвар муутай өөрийгөө илэрхийлэхдээ суул тийм ээ өөрийгөө илэрхийлнэ буюу өөрийнхөө чадах зүйл чадахгүй зүйл гэдгээ хэлхээс ичдэг санаа зовдөг биеэ барьдаг ийм албадмал бодлуудтай
За эргээд хайрцаглагдсан сэтгэлгээгээр сэтгэдэг. Намайг ингэх юм бол одоо энэ хүн надад угаасаа л дургүй байх бах та. Намайг хөгжлийн бэрхшээлтэй болохоор намайг ад үзэх бах та, надад муу хандах бах та гэсэн цаанаасаа юм зохиомл төсөөллүүдтэйгээр ажлын байран дээр ажил хөдөлмөрт бол оролцох ийм хандлагатай байгаад байгаа. Манай цэцэрлэгийн гол онцлог юу гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажилуулах тал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтарч гэрээний үүдэн дээр ажиллаад одоо ингээд 3 дахь жилийнхаа нүрэг үзэж байна. За манай хөгжлийн бэрхшээлтэй иргэний гол онцлог нь юу вэ гэхээр оюун ухааны хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй Отгон сүрэн гэдэг ажилтан байгаа. За энэ ажилтан маань манай цэцэрлэгт 23 оноос хойш одоо ингээд гадаад талбай үйлчлэгчээр ажиллаж байгаа. За анх Отгон сүрэнг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус байгууллагт ирээд ажиллахад бол манай цэцэрлэгийн хамт олон эхлээд бол баяртайгаар хүлээж аваагүй. Яагаад гэхээр ийм хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа ийм оюуны бэрхшээлтэй хүн тэг гадаад талбай үйлчлэгч цэвэрлэгээ үйлчлэгээ хийх тал дээр бол одоо яах болдог гэсэн ийм эргэлзээтэй байсан. За гэвч Отгон сүрэн маань ажиллаж эхэлсэн өдрөөсөө эхлээд эхлээд ажиллахад бодол жоохон хүндрэлтэй байсан. Яагаад тэгэхээр нөгөө хүний хэлсэн ярьсныг бодоод маш сайн ойлгохгүй өмнө нь хамт олон дотор бол ажиллаж байгаагүй юм хүүхэд байсан. За тэгээд яг хамтраад ажиллаад ажлын яг нэг мөр заагаад өгөхөр бол яг заасан ажлыг хийдэг гэсэн. За чи яг энэ хэсгийн талбайг цэвэрлэх тэрсгээл цэвэрлждэг. Хажууд нөгөө том хогорогдож гэнэ ундааны сав байна уу авдаггүй нэг юм байсан. За тэгээ яг хийгсэн ажлыг хийдэг байж байгаа. За жил орчим болоод ирсэн чинь сүүлдээ өөрөө ажилдаа дадлагжаад сураад тэ өөрийнхөө хариуцсан талбайг бол хинээр ч хэлэлгүйгээр маш сайхан цэвэрлээд ингээд аваа явдаг болсон байгаа. Отгон сүрэнтэй бид хэд болохоор хөдөлмөрийн гэрээний хөнгөлтөө нөхцөөр ажилладаг. Яагаад тэгэхээр энэ хүн маань нөгөө бэрхшээлийн онцлогоос шалтгаалаад холоос ирж очих автобус унаагаар явхад бол жоохон асуудалтай хүндрэлтэй байдаг учраас богиносгосон цагийн ийм ажлын гэрээтэй ажилладаг байгаа. За тэгээ богиносгосон цагийн ажлын гэрээтэй гэдэг маань юу вэ гэхээр өглөө эрт биш 10 цаг үед ирнэ ажил дээрээ. За тэгээ 15 цаг гээд ажиллаад дуусгаад ингээ явдаг. За энэ хугацаанд бол өөрөө хийх ёстой үүрэгтэй ажил бол маш сайн хийж гүйцэтгэдэг. За тэгээ хамт олонны дунд ямар нөлөөтэй байна вэ гэхээр одоо анх эрэгт нь бол хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй ажиллах гэдгийг бол манайхан бол яг би эрэгтний бэрхшээлтэй хүмүүстэй бол ажиллаж байгаа. Гэхдээ яг юм оюун ухааны бэрхшээлтэй арай өөр бодоод ирнэ шүү дээ тий. За тэгээд энэ яагаад ажиллаад ихэдэнгүүд хамт олонны уур амьсгал өөр болсон. Энэ хүмүүс ч бас энэ бид нартай хамт яг л адилхан ажилдаг, адилхан сэтгэдэг те. Гал онцлог нь юу вэ гэхээр зүгээр бүтээмж нь жоохон удаан, ажлын ийм ажиллах юм хурдан жоохон удаан юм байна. Тэрнээс биш яг хийх ёстой ажлаа хийдэг. Хамгийн гол нөгөө хийх ёстой ажлынх нь гол юм онцлог нь юу гэхээр маш сайн гүйцэтгэлтэй хийдэг. Яг хийх гэсэн юм яг л маш чанартай ингэж хийдэг. Ийм онцлогтой учраас хамт олондоо маш их хүлээн зөвшөөрөгдсөн, хамт олон маш их таатаа хүлээж авсан. Сүүлдээ Отгон сүрэндээ маш хайртай болсон. Түүнийгээ яавыг өгүүлдэг, асуудаг ийм болж хамт олонны уур амьсгалд бас нэлээд том өөрчлөлт орсон байгаа. Одоо анх орж ирэхдээ бол тийм байсан. Одоо бол үгүй янзын сайхан нийгэмшээд янзын сайхан багш нартайгаа бид нартай ингээ янзын сайхан харьцдаг ингээд их цасмаас орсон үед бид нар өөрсдөө бас тусалдгоо. Манай энэ Сэлэсэр ахтай сүүлийн үед янзын сайхан дотн болоод байгаа. Сэлэсэр ах бас ангиудаар орж юм янзлж байна. Тэгэхээр цуг яваад тэгээ энэ коридор мордорын гэрэл янзлахаар бол шат матын зөөж барьж өгөөд ингээд хоёулаа урнаах их дагуулж яваад энэ тэнгүүр их юм хамжаа дэмжээ авдаг юм байна лээ. Одоо ер нь КД бол орсноон бодох нь одоо бол ажилчтай бол янзын сайхан нийтч болоод юм уу. Анх орж ирэхдээ жоохон нөгөө хамт олонтойгоо сайн танилцж бариагүй болоод жоохон тийм байсан. Яг юм асуувал дуурчаад тэгээд ажлын үед бол зүгээр яг л норонтой ажиллаад хийн. Хүн энийг тусдаад өгөөж ихээр гүү гэж хэлэхгүй. Тийм л үгтэй. Отгон сүрэнгийн чинь бараг 50 хүн таньдаг болцсон байгаа ч тий. Гэртээ байсан бол 50 хүн танихгүй шүү дээ. Хүүхдүүд хүртэл ингээд тойроо явж явахад отгаахаа гэдэг. Тэр яасан гадар талбайгаа цасаа бүгд тойруулаад шүртцсэн үү? Тий. Том өгнүүдэ түүсэн үү? Түүсэн. За. Мөс их байна уу? Гайгүйц. Гайгүй. Тий. Даарсан уу? Цаахан даарлаа. Зузаан хүртгээ яасан. Зузаан хүртгээ яагаад өмсөхгүй юм? Би чамд надад өгсөн. Нөгөө том зузаан хүртгээ. Байгаа. Өмсөх болоогүй юм уу? Намайг Пүрүүжавын Отгон сүрэн гэдэг би одоо
26 настай. Тэгээд би 127 дугаар зэрлэгийн гадны талбайг цэцүүлэгчээр ажилладаг. Анх ажилд ороход нэг юм мэддэг байсан. Тэгээд надаа анх ажилд ороход цэцэмээ авчид тэгээд галганы өвч нэртэйгээ цуг ингэж заад өгдөг гэсэн. Тэгээд урнаахтаа бас тэрийг ийм хийгээрээ надад бүдийн заад өгöd өөрөөс тэгээд сүлдээ явандаа сураад хийж байгаа. Өмнө ажилгүй ингэж гэтээ нэг юм онцгүй санагдаад гэрт хийх юм айгу баг хийх юм болдгоо. Тэгээ анх ажилд орсод яагүй яадаг гэсэн. Ээлжтэй нэг хэдэн зөрүү өгдөг. Тэгэл гэртээ нэг хоол хүнс тэгээ нүүс төлөө маа тэгэл автай. Цэцэрлэгүүд ахаа сайн уу өглөөний мэндийг мэддэг. Таны ажилд гайгүй юу гэсэн. Бид нар туслах уу тэгэл за энэ тусалж өгд юм аа. Надаа ингээд бид мэдгүй бүх юм заа тэгвэл бүх юмд туслаж дэмждэг ах эгч нартай баярлаа. Тухайн хүний нөгөө оюуны бэрхшээл нь бас ямар одоо англилийн тийм ээ ямар зэргийн одоо оюуны бэрхшээл вэ гэдгийг бид нар маш сайн таньж мэдээд мөн одоо бид нар бэлдэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ хүний хүлээж авах байдал нь одоо удаан учраас бид нар 5 удаа тайлбарлаж өгөхөд би бэлэн гэсэн одоо хандлагаар жишээлх юм бол хүний нөөц маань тухайн хүнийг сонгож авах өөрөө эхлээд сэтгэлээ бэлдэх юм шаардлагатай. Тэгэлгүйгээр нөгөө бид нар зөвхөн өөрийнхөө хүрээнд ингээд 25 тутамд нэг тэгэнгүүт нэг ажил мэргэжилтээр ямар ч хамаагүй нэг за бэрхшээлтэй гэхдээ энэ хүн бас сонсголын биш юм байна, харааны биш юм байна, суумгаа биш юм байна. Энэ хүн харахад зүгээр юм чи энэ хүнийг авчий гэд ямарч бэлтгэлгүйгээр авчаад нөгөө хүнээс яг энгийн жирийн хүнтэй харьцаж байгаа юм шиг тэр хүнээс ийм шаардлага тавиад байгаа нь өөрөө эргээд нөгөө хүнд дотоод байгаа тэр одоо комплекс гэж ярьдаг те сэтгэл зүйн улаан асуудлуудыг хөндөх тэр хүний нөгөө ойлгогдох хэрэгцээг нь бид нар хангаж өгөхгүй байгаагаас болоод тухайн хүн шантраад маш хурдан одоо ажлаас бууж өгөх болох. За эргүүлээ бид нар нэг ажилтны тутмыг сонгож авахад гарч байгаа тэр хүс цаг хугацаа алдагдал гэдэг зүйл бол нэг ажилтныг бүтэн жил ажиллаусандаа тэнцвүүц ийм одоо хүс хөдөлмөр шаарддаг учраас эхлээд хүний нөөц удирдлагын шатны хүмүүс маань өөртөө ямар онцлогтой хүнийг авч байгаа вэ гэдгээ маш сайн ойлгож таньж мэддэг болмоор байна. 144-р зүйл хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт. 144-ийн 2 өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтнтай аж ахуй нэгж байгуулга нийт ажлын байрныхаа 4%-аас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилуулах энэ тухайн хөдөлмөрийн тухай хуулинд заасан байдаг. За энэ хөдөлмөрийн тухай хуулинд аж ахуй нэгж бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг заавал ажлын байраар хангана гэсэн заалтынхаа дагуу энэ нийгмийн хариуцлагын хүрээнд авч ажилуулж байгаа манай байгууллага. За яг энийг бол бусад төрийн болон төрийн бус байгууллагууд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд чинь бас адилхан хүн шүү дээ. Энэ хүмүүсийн хөдөлмөрийг дэмжих, энэ хүмүүсийн наад зах нь бас нөгөө нийгмийн харилцаанд оруулах тийм ээ. Тэгээд дээрэс нь бас эдийн засаг санхүүгийн хувьд нь багч гисэн дэмжлэг болоосоо гэсэн үүднээс энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг за ялангуяа энэ хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүсийг авч ажилуулаасаа гэж төр болон хувийн хвшлийн бүх байгууллагуудад уриалж байна. Хамгийн түрүүнд байгууллага нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн тийм ээ. За дотоод дүрм журмдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ямар байр суурин дээр одоо ямар бэрхшээлтэй иргэнийг авч ажилуулах боломжтой вэ гэдэг тооцооллыг маш сайн хийж бэлдсэн байх хэрэгтэй. За тэгэд манай үнэхээр ажлын байранд магадгүй харааны бэрхшээлтэй эсвэл магадгүй одоо сонсголын бэрхшээлтэй хүн ажиллах боломжтой гэж үзсэн болвол тухайн ажилтныг яг сонгон шалгаруулад авахаас өмнө нийт ажилтнуудын дунд хөгжлийн бэрхшээлтэй хүнд тулгамдж болох асуудлууд юу юм бэ? Тэр хүний бие махбод физиологийн хувьд ямар одоо онцлог ялгаа байдаг вэ гэдгийг маш сайн таниулах юм одоо сургалтыг зохион байгуулах бол зүйтэй гэж
харж байгаа. За ингээд сургалтаар дамжуулаад хүмүүс тодорхой ойлголттой тухайн хүнд тавих, энгийн хүнд тавих одоо хүлээлтийг баг зэрэг бууруулад тийм ээ тухайн хүний онцлог тохирсон ийм хүлээлттэй байх юм бол харилцахад илүү амар байгаа. Манай байгууллага нь хөдөлмөрийн тухай хуулийн 144-ийн 2 заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажилладаг. Манай хэвлэх үйлдвэрт үйлдвэрийн онцлогоос шалтгаалаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс сонсголын бэрхшээлтэй иргэдийг ажилуулдаг. Тэгээд манай үйлдвэрт 5 сонсголын бэрхшээлтэй ажилтан ажиллаж байгаа. Хамгийн дээд нь 8 жил ажилласан ажилтан байгаа. Тэгээд хамгийн багадаа 3 сар ажилласан ажилтан байгаа. Сонсголын бэрхшээлтэй ажилтнтай ажиллахад нөгөө зарим нь ингээд дохионы хэлийг аягүй сайн ойлгодог, зарим нь бичгээр ингээд шууд ойлгодог. Бид нар ингээд энгийн ажилчтай ажиллаж байгаа юм шиг ингээд хамтарч ажиллаж чаддаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс сонсголын бэрхшээлтэй ажилтнуудаа зориулж хабийн юм тусгай сургалт, тэгээд таних тэмдэг самбар байршуулад хувь хүнд нь болохоор тус бүртэн ийм сос төхөөрөмж зөвлөгөж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Тэгээд мэдээллийг хүртээмжтэй байлгах үүднээс дохионы хэлтэй багшийг нөгөө сургалт үйл ажиллагаанд урьж ажилуулдаг. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ажлын гүйцэтгэл нь болохоор өөр байдаг. Нөгөө хувь хүнээс шалтгаалаад тэгээд ажлын гүйцэтгэл нь өндөрч ажилтан байна. Ерөнхийдөө бол ингээд ойлгохгүй байгаа хүмүүст нь бид нэр зааж зөвлөөд ингээд ойлголцоод хамтарч ажиллаж чаддаг. Зүүн 44-р зүйл хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт. 144-ийн 7 хөгжлийн бэрхшээлтэй хүн тэтгэвэр тэтгэмж авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Тэгээ мөн одоо биднэрт хүүсийн ялгаатай юм ойлголтууд байгаа. Тэгээд эрэгтэй хүнд мэдрэгдэх тэр мэдрэмжүүд, сэтгэл хөдлөлийн асуудлууд, тэр тулгамж байгаа асуудлыг эрэгтэй хүний даван туулах чадвар нэг ондоо, эмэгтэй хүний бас мэдрэх тэр мэдрэмж, сэтгэл зүйн асуудлууд даван туулах чадвар ондоо байгаа. Тэгээ харьцангуй ингээд олон улсын судалгаануудыг харах юм бол эмэгтэйчүүдийн даван туулах чадвар бол маш өндөр байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас эмэгтэйчүүд нэлээд тийм үгийн баялаг ихтэй тийм ээ. Ярьж хэлж ээж, ярилцж ээж ингээд сэтгэл санаа нь уужирдаг. Ярилцж ээж тэрийг хүмүүстэй хамт байна, харьяалагдж гин, ойлгогдож гин гэдэг ийм одоо дотоод ийм мэдрэмжтэй байдаг учраас харьцангуй ингээд эрэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс илүүтэйгээр эмэгтэйчүүд илүү хөдөлмөр эрхлэх ийм хандлага бол байдаг.
144-р зүйл хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт. 144-ийн 3. Аж ахуй нэгж байгууллага энэ хуулийн 144-ийн 2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулаагүй бол ажилуулбал зохих орон тоо тутамд ноогдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө. Мөн одоо бид нар гаднаас нь хараад хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаж таних боломжгүй. Гэхдээ нийгмийн одоо онцгой тусламж дэмжлэгийг авах шаардлагатай юм хүмүүс иргэд байдгүй гэвэл байгаа. Тэгээд нэгэн одоо бас гайхалтай юм жишээг бас харж байгаадаа сонсож байгаадаа таатай байна. Тэгэхээр энэ хүний хувьд ч гэсэн бэрхшээлийг боломж болгож ингэж ашигласан байна. Эргүүлээд тэр бэрхшээлтэд ялагдаад тэр бэрхшээлд цөхрөөд нураад уналгүйгээр би юу хийж чадах вэ? Би үлдсэн энэ амьдралын хугацааг ямар зүйлээр одоо баяр баясгалыг мэдэрч аз жаргалтайгаар өнгөрүүлж болох вэ гэдэг ийм эрэл хайгуул хийсний үндсэн дээр бас амьдралаа эргүүлээд ингээд аз жаргалтай баяр баясгалтай болгоод өмнөх хийжсэн магадгүй ажилласаа ч илүүтэйгээр ийм аз жаргалтай хөдөлмөрийн баяр хөөргийг амсаж байгаа ийм хүн байна. Тэгэхээр яг үүнтэй адилхан бид нар эргүүлээд харах юм бол энэ нийгэмдэр маш олон янзын өнгүүд, маш олон янзын хүмүүс байгаа. Тэгэхээр гаднаасаа харагдах байдал дээр ямар нэгэн дэмжлэг шаардлагагүй надтай л адилхан хүн юм шиг боловч үнэндээ одоо дотооддоо энэ бие физиологийн, биологийн үүднээс, мөн сэтгэл зүйн үүднээс янз бүрийн бэрхшээлүүдийг туулж байгаа хүмүүс байдаг. Би яг анхны хүүхдэд төрүүлээд тэгээ хүүхэд төрснөөс хойш ингээд тасралтгүй нуруу өвддөг байсан. Тэгээд эмчтэр очиод нуруу өвдөд байна гэхээр за хүүхэд төрсний дараа угаасаа хүн болгоны нуруу өвддөгөө гэдэг тэгэнгүүт энэ нуруу өвддөг юм байна гэж одоо тэр өвчнээ бас нэлээд удаан тэсвэрлж авсан. МРА зураг авахлаад тэгэнгүүт эмч чи ясны сүрье гэдэг өвчнөр өвдсөн байна. Нэн даруй хаалгаанд ороо гэдгийг тухайн үед болохоор би ингээд сүрье гэдэг өвчнийг уушигны сүрье л гэж боддог байсан. Тэгээд хаалгааныхаа дараа нэлээд хүнд гамаа барьсан. Тэгээд гамаа сахита яг нэг өөрийнхөө баг дөнгөж төрсөн хүүхдтэйгээ хамт зэрэгцээд өндийдэг болоод юм түшдэг болоод мөлхдөг болоод тэгээд аажмаараас ингээд бие хам булчин ажиллаулаа тэгээд явсан. Түүний дараа сагалгааны дараах ингээд үлдээсэн ингээд миний бие нь үлдсэн. Тэгээ гаднаас харахад бол мэддэхгүй яг байнгын хяналтанд байх шаардлагатай байдаг. Хөгжлийн бэрхшээл буюу хөдөлмөр чадвар алдартай болсон тэр мэдрэмж бол тухайн үед их хүнд тусч исэн мэдээж амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа болохоор би яг өөртөө тохирсон ямар ажил хийж ямар одоо бүтээмж гаргах вэ гэж боддог болсон. Тухайн үед ямар ч тархинд юу хийх үү гэдэг бодол ерөөсөө орж иргүй ингээл нэг л өвдсөн хавцсан гэсэн мэдрэмж аваад байсан. Тэгээд дараа нь яг энэ тархиныхаа нэг өвдсөн гэдэг тэр дүр зургийг би ингээд өөрчлөхөөр тэр дүртэй хүн биш зүгээр би бүтээмж гаргадаг дүртэй хүн болох ёстой юм байна гэж бодож эхэлсэн. Подкаст, ярилцлага тэгээд нэг би хэрхэн ажилтдаг вэ гэдэг хэв маягуудыг ингээд сонсоод ирсэн чинь бүх хүмүүс нэг нийтлэг тал байсан. Тэр нь юу байсан бэ гэсэн чинь бүх хүмүүс ингээд боломж бэрхшээлээ ингээд бичдэг, төлөвлөсөн болгоно бичдэг. Тэнгүүд надад хамгийн түрүүнд би бичих хэрэгтэй юм байна гэсэн бодол орж ирсэн. Тэгээд хамгийн түрүүнд би өөрийнхөө сул талуудыг ингээд нэг нугуу бүх бичсэндээ санхүүгийн байдал, эрүүл мэндийн байдал, гэр бүлийн байдал гээд харин нөгөө талд нь болохоор давуу талуудыг бичсэн. Боломж миний үндсэн мэрэгжил тэгээ манай гэр бүлийн хүний бас мэрэгжил. Тэгээд бас ийм хөдөлмөр чадвар алдaltaй хүмүүст бас ямар хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй хөнгөлөлттэй зээл байдаг вэ гэдгийг судалж эхэлсэн. Яг тэр зураг дундаас одоо миний эрхэлж байгаа манай гэр бүлийн үүсгэн байгуулсан Арагонт арьсан урлаг институт гэдэг юм суур тавигдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр байдгүй гэдгийг би нэг Google хайлтар хайсан. 5 сая төгрөгийн хүүгүү зээл өгнө. Төслөө бичээд ирээрээ гэсэн тийм одоо пэйж хуудсан дээр мэдээлэлсэн. Тэрийг хараад төслөө бичээд материалаа аваачиж өгөөд 2018 онд 36 сарын хугацаатайгаар 5 сая төгрөгийн зээлээ аваад
эхнийхэн суурийг тавьсан. 144 дугаар зүйл хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт. 144-ийн 4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчлэгээг гэрээгээр байнга худалдан авах зэрэгээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг энэ хуулийн 144-ийн 3-т заасан төлбөрөөс чөлөөлж эсвэл хөнгөлж болно. Зөв газараа зөв цагтаа зөв хүндээ хүрсэн зээл гэж харж байгаа. Яг тэр зээлийн хүүгүү зээлийн үндсэн дээр манай урлан бол оршин тогтносон. Одоо бол манайхаас тусгай хэрэгцээт хүүхдтэй одоо ээжийг бас цагаар ажилуулдаг те. Тэгээ бас нэг аутисттэй бас нэг 18 настай дүүгээ бас нэгээд нийгэмшүүлэхийн тулд ингээд бас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилуулдаг. Тэнгүүд хөдөлмөр чадвар алдaltaй хүмүүсүүдийн давуу тал нь юм бол айгүй тийм юмд чин сэтгэлээсээ үнэн ч ханддаг. Надад ер нь хамгийн их дэмжлэг болсон хүмүүс бол гэр болол мэдээж тэр хүнд дэмжлдэг болсон нөхөр маань, аав ээж маань, хүүхдүүд маань юм дэмжлэг болсон. Гэхдээ яг намаа ингээд юм хийхэд маань ингээд хийхийг маань дэмжиж төслийг минь бас ингээд хүлээн зөвшөөрөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан тэр зээл тусламж нь илүү их тийм урам зориг өгсөн. Яагаад гэвэл намаа хий гэж яхад чи яг хий гэж ингээд арай илүү хөнгөлтөөр хүүгүүгээр ч юм уу зээл олгодог. Энэ нь болохоор намайг надад хийх бүтээх тийм урам зориг өгсөн. Банкнаас очиод зээл авахд болохоор аюул өндөр шаардлагатай. Яг нэг үг хэлэхэд би яг улсаас амар их урам зориг авдаг. Намайг ингээд те би нөгөө магистрт нөгөө магистртаа сурсан байхгүй юу? Сурж байгаа одоо тэгэнгүүт би ингээд бодоод миний ингээд сургалтын төлбөрийг хэн төлөх юм, хинч төлөхгүй байхад ингээд улс төлж чинь. Тийм болохоор би ингээд амар өөрөөсөө шалтгаасан бүх юм амар хий гэх нэг тийм их оронч бодлоо айгүйх гэж харж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдийн төсөл хөтөлбөрийн хажуугаар бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тийм ээлтэй хуйлууд байдсан билээ. Одоо жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хийсэн бүтээгдэхүүнийг одоо тухайн том ингээ групп компани авч дэмжигчтэй ажиллаж одоо кадастралж ажиллахад бол тухайн компани татвараас нь ингээд хөнгөлдөгч гэх юм уу те. Энэ бүх боломжуудыг олон талаас нь бид нар бас сурж мэдж ашиглах хэрэгтэй юм байлээ. Манай Арагонт урлагийн хэрэглэгч нар дундаас бас бидний бархаж явдаг хүн хамтлагийн дуучид уран бүтээлчд нарт нь яг өөрсдөндөө зориулсан арьсан сэлбэртэй эд эдлийг хийлгэж авдаг. Үүгээрээ дамжуулах ингээд дэлхийд сурталчилагдж байгаа юм шиг санагдаж маш их бахархдаг. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бас асар чаламжилж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүстээс маш их сэтгэлийн тэнхээ, маш их төвчээр нөгөө тагвар маш их урам зориг одоо тий итгэл үнэмшил ингээд шаарддаг. Тэгээд дотоод итгэл үнэмшил гэж ярьдаг. Энэ бол ямар нэгэн шишин шүтлэгтэй холбоогүйгээр дотоод альваа тулгарж байгаа асуудлыг би даван туулж чаднаа, би ард нь гарнаа гэдэг тийм итгэл үнэмшил хүмүүст байдаг. Тэр итгэл үнэмшил одоо өндөртэй гэх юм уу тийм ээ. Тэр итгэл үнэмшил бат байгаа хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй яг хасраад, халамжлаад амьдрах юм тэнхээтэй байдгийн болоо да гэж хөндлөнгөөс ингэж хардаг байгаа. Миний ханыг Янжуу өвгтэй Эрдэнэт гэдгээ. Бид хоёр бол ханилан суугаад 36 жил болж байна. Манай хүн бол 18 наснда 10 дугаар ангид төгсөөд Хэлийн цэргийн дээд сургуульд одоо цэргийн дарга болно гэж сайхан
хүсэл эрмэлзэлтэй явсан боловч тухайн үеийнхээ журмаар хил дээр цэргийн албаа гэх хугацаанд нь 6 сарын хугацаанд одоо тархиндаа бодуулчаад тэгээд өнөөдрийг хүртэл одоо ажилласан ажилгүй, сусан сургуульгүй, тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хоцроод одоо өнөөдрийг хүртэл тэгээд одоо бид тэр 43 жилийг ардаа орхиж байна. Миний ханы онш нь бол гэмтлийн дараах тархины эдийн өвчлөлт бүлгүүсээс доошх одоо эргэтэн системийн хямралтай болчихсон. Одоо бид тэр өнөөдөр 60 гарсан хүмүүс юунд нь нуух вэ? Ерөөсөө нуугаад тах юм байхгүй. Манай хүн бол ингээ харахад сайхан байгаа. Гэтэл биш тэгээ сонсгол байхгүй болцсон байна. Тархины эдээс нь хатангаршаад тэгээд сонсголын мэдрэлээ дарчихсан одоо сонсгол байхгүй болцсон байна. Түүнээс гадна хүн чинь ингээд одоо эрэгтэй хүн босоогоор шийдэг бол манай хүн босоогоор шийдэж чадахгүй. Тэр нь бол нөгөө мэдрэлтэй холбоотой учраас ийм болчихсон байхгүй. Тэгээд ерөөсөө л өдөр шөнө тэгэл өглөө орой 100 намар халуун гэхгүй памперстай л явж байна. Тэгээд энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран хамгаалах үүргийг бол одоо би хань учраас заавалчгүй л хийх ёстой. Энэ ганцхан одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрахаас гадна одоо миний анхны охин маань одоо бид хоёрын дундаас гарсан анхны охин маань бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гарсан. Тэгээд одоо тэр тухайн үедээ бол миний хүү детский церебральный паралич буюу тархины одоо тийм эм бэрхшээлтэй гэдгээр аавын тэр эм тэрийн хоор нөлөө инэ тэрэгээс болоод тэгээ миний охин бол 6 нас хүрсэн. Тэгээ яг өнөөдөр хоёулаа байгаадаа л баярлж байгаа. Хоёулаа байж гэн тэгээ хоёулаа ямар ч байсан бас нэг ажил хөдөлмөр эрхлээд нэгээд явж гэн. Амьдралын энэ урт хугацаанд хамаг сайхан залуу насаа бид өвчнөд тэмцээд бүх боломжит бүх хувилбаруудаа ардаа орхисон. Ерөөсөө бүх хүнээс хаягддаг. Ерөөсөө хоёулаа л үлддэг юм билээ. За тэгээд бид тэр одоо бол нэг сайхан хүүтэй л дээ. Тэгээд хүү маань бол нэрээд хүүхэд нас гэдгийг тоглож үзээгүй. Намайг дагаал 8 хийгээл энэ тэрэний мөнгө олон өр ширнээс даралцсан гээл миний хөвлөстэй. Бүх юмыг л бас хүүхдтэй хүртэл амсуулаа явсан. Би тэр ихэнх амьдралынхаа цаг потолд амьдэрч өнгөрөөс. Тэгээ одоо бол яг ингээд нар одоо дээшээ гараад бид тэр бас л түрээсийн байртай ингээд амьдэрч байгаа. Тэгээд одоо ингэж намайг их өрөвдөж байгаа шүү дээ. Эсвэл унтахаа мэдэхгүй өдөржин шүнжин амралтгүй ингээд ажиллаад байна. Тэр юу яах гэж ажиллаж байгаа юм? Бид тэр мөнгө хөрөмтлүүлэх гэж ажиллаагүй шүү дээ. Тэр бүх эм тарай тэр памперс бүх юмны мөнгийг яаж олох вэ? Дээр нь бид тэр ямар гудамжинд амьдраад явах уу та? Тийм болохоор тэр түрээсийнхаа мөнгийг олохын төлөө одоо тэгэл уйггүй ер нь амралт байхгүй шүү дээ. Ямар ч амралт байхгүй. Бид хоёр бол ер нь янз янзын ажил хийсэн. Манай хүн ч гэсэн шүү дээ янз янзын ажил хийсэн. Надад туслаад одоо бол ерөөсөө яг л миний баруун гар штэ бас. Одоо ингээд хоёлаа ойдл хийж яхад конопаадна ингээд ойр зуурын давуу инээ тэрэд яваад өгнө. Тэгээ би ингээд бас хүмүүст баярлдаг байхгүй юу? Одоо би ингээд давуугаа авч байгаа хүмүүс байж тээ дэлгүүрийн хүмүүс. Яг тэр мэддэг хүмүүс бол за РК ахыг явуулаа ийм авахын тхийн инхийн гэхлээр очингууд нь яг ингээд миний битснээр юм хэмээн өгөө явуулна ойлгохгүй л урнаа ачаа РК ахын хэлж байгааг ойлгохгүй байна гэж хэлээд бүх юм ингээд янзлаад өгнө. Тэгээд тэр ер нь хүн чинь бас хүний буянгаар л бас ингээд өдөд зэрэгтэй явж байгаа шүү дээ. Би битээр 1000 чадaltaй 1000 тэнхээтэй байлаач гэлээ гэсэн тэр сайхан хүрээлж байгаа хүмүүс маань битээр бас ингээд тус болдгүй байсан бол бид хоёр бас ингэ явахад хэцүү. Ханыгаа бол ер нь битгий суу гэдэг байхгүй юу? Битгий суугаарай. Тарих чинь тэртээ одоо би тэгтээ хэлдэггүй шүү дээ. Өөртөө чинь тарих өгөхөд байгаа гэж хэлэхгүй. Одоо чи энийг хий. Ингээд за наад конопа ингэ хад. За одоо энийг хий. Чи хийх ёстой гэд тэр чинийгээр нөгөө ингээд гар нь хөдлөөд те ингээд юм ханцлаад энэ тэрээ суугаад байна гэдэг чинь. Тэгээд хүн ингээд чи тэрийг хүргээд өгч, энийг хүргээд өгч гэдээ явуулаад байдаг байхгүй юу? Тэгээ явуулаад ингэ чинь тэр хүн муухай ашигласан ч вэ, сайхан ашигласан ч вэ нэгэнтэй харьцаад байгаа байхгүй да. Тийм учраас би явуулаад байдаг. Эрканаш. Заари. Оо ёстой. Унц. Зүв. Болцсон байна. Энэ хараа. Одоо ингээд чадлынхаа хараар нэг ингээд ажил өгөөд цалин өгөх юмсан гэж байгаа нэг ээжийн маань хүүхэд нь 14 настай боловч 4 настай хүүхдийн сэтгхүүтэй тийм хүүхэд байж штэ.
памперс хэрэгтэй болоод идэг. Эсвэл тэр хүний гармаар идэг. Гэтэл гараад ганцаар ингээд явуучих гэхлээр чадахгүй болохоор нөгөө хүнээ дагуулаа явдаг, нөгөө хүн янз янзын үйлдэл гаргадаг. Тэгэхээр нийгэм зарим нэг нь цочирдож айж суугддаг, зарим нэг нь бол гэсэн байдлаар харцдаг. Энэ бүгдийг чинь харж байгаа ээж, энэ бүгдийг харж байгаа хань ижил зүгээр л дотроо нурчдаг байхгүй юу? Өнөөдөр хэд би дээд боловсрал эзэмсэн эмч хүн гэхэд би одоо өнөөдөр тэтгэврт гарцсан те гэтэл 395 мянган төгрөгийн халамжийн тэтгэвртэй байхгүй юу би? Одоо ажиллаж байгаа хугацаанд хүүхд өвчтөй, нөхөр өвчтөй гэдэг ингээд чөлөө их авч ирсэн байна л да. Гэтэл миний ажилласан жил энэ тэр юм болохгүй байна. 10 жил ажиллаад би аргагүй энэ хоёрыг авч асарч хамгаалахын тулд юу хийвэл ажил боломжтой болох нь яах нь юу их нь гэд ажилласаа гарчжээ. За тэгээд би өөрөө хуваараа нийгмийн даатгал төлөе гэтэл ямар ч боломжгүй шүү дээ. Би бүр өнөөдөр би энэгээр зарсан юмараа эмийн авъя, талхаа авъя гэж явж исэн юм чинь нийгмийн даатгал төлөхтэй мантай байсан. Тэгээ яг би халамжийн тэтгэвэр 395 мянган төгрөг авдаг. Яг энэ байдлаар би яг ингээ хүүхдээ харж байгаа ээж нарыг харахаар одоо нин ялангуяа энэ нөө ДЦП-тэй хүүхд харж байгаа мэдрэлийн гаралтай, онштой ийм хүмүүсийг асарж байгаа ээж буюу аав нар ямар ч ажил хийх боломжгүй. Тэр хүүхдүүд чи яг өөрийгөө удирдаад аваад явах, өөрийгөө халамжлах тийм ямар ч юм байхгүй гэдэг байхгүй юу? Асран хамгаалагчийг ингээд ажилд авсан тухайн байгууллага яг тухайн нөхцөл байдалтай нь уялдуулаад ажлын нөхцөлийн, ажлын цагийг ингээд тохируулаа гэдэг ингээд хууль заасан байна. Энэ дээр бол одоо харилцан ярилцах хэрэгтэй. Ярилцаад одоо тэгээд ажлыг зохицуулах хэрэгтэй л гэж би бодож байна л да. Би өөрөөрөө болохоор нөгөө хуурай хөдөлмөр эрхлдэг болохоор би цаг завыг айгүй сайн зохицуулаад өгч чадж байгаа. 144-р зүйл хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт. 144-ийн 8 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнд гэрээсээ, зайнаас бүтэн бус цагаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломжит арга хэмжээг авна. Яг одоо жишээлбэл би асран хамгаалагчийг үүднээс тэр оюуны хонцлолтой нэг хүүхэдтэй хүн байна. Нэг нь бол одоо тэр одоо хаалгаанд орох зүрхний өвчтөй тийм хүн байна. Энэ хоёрыг ингээ ажилуулад ингэхэд тэр хүн ирээд ингээд нүдэнд нь оч гэлцаад байдаг байхгүй юу? Мэндээ одоо ингээд хийчих, тэгээд хийчих гэд яг ингээд тэр хүмүүс чинь нэг өдөр ч гэсэн ирээд энэ ажлын байран дээр инээ гэлдээ. Дандаа нэг өвчтөй хүүхдээ хараад инээ тэрэгэл нийгэмд ингээд адлагдаад явж байгаа хүмүүс чинь яг ингээд иргэцэн хойноо ажлаа аваад яваа цалингаа аваа явахлаарэ нүд нь аюу гоё байдаг байхгүй юу. Тэгээ би тэр хүмүүсээ ирэхлээр нь бас аюу зоригжуулах гэж үг хэлдэг байхгүй юу. Минь чадна шүү дээ аюу гоё. Хэдүүлээд аваад гарнаа гэдэг үгийг би байнга хэлдэг. Битүүрийн одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй болцоод байсан 80 хэдэн он, 90 хэдэн он, 2000 хэдэн он тэ өнөөдрийг хүртэлх хугацаанд нийгэм гэдэг бол аюулгүй өөр болж байна. Маш их өөрчлөгдөж байна. Одоо энэ 2025 он гэдэг үе дээр бид нар бас арай өөр юм. Би анх удаага одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зээл гэдгээрээс би анх удаага зээл авч үзэж шүү дээ. Анх удаага шүү дээ. Энэ олон жилийн хугацаанд ингээд урам өгдөг. Би тэгээд одоо нөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж байгаа хоёр ээжэд би хэлдэг байхгүй. Ийм боломжууд гараад ирсэн байх шүү. Ингэж яваараа миний дүүнэр. Тэр хүн ингээд би ингээд өчнөө зам туулаа явж байгаад өнөөдөр ингээд хүрсэн бол энэ хүмүүс миний замаар биш дөт замаар нь явах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэрийг би зааж өгч байна. Тэгэхээр тэр хүн хоёр алах байсан бол нэг алхаад очих. Тэр нь өөрт нь цаг гарч байгаа байхгүй юу? Ийм сайхан ололттой юмнууд бас байна. Тэрэн дээр нь би одоо бол баярлж байна нэг тэ. Энэ дээр л одоо тэгэл төр засаг минь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэйгээ энэ асран хамгаалагч нартайгаа их ойр тутамд ажиллах хэрэгтэй байна шүү л гэдгийг дахин л хэлнэ. 144-р зүйл хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт. 144-ийн 5 энэ хуулийн 144-ийн 3-т заасан төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журмыг засгийн газар батлана. Энэ төлбөрийг гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах бөгөөд төлбөр хураалт, зарцуулалт, үр ашигын талаар жил бүр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнана. За тэгээд энэ олон кейсүүдээр бас энэ олон хүмүүсийн өнцгөр та бүхэнд бид уриалж байгаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг маань онцгой дэмжлэг хэрэгтэй, тусламж хэрэгтэй гэхээсээ илүүтэйгээр биднээс багахан сэтгэл, биднээс багахан ойлголт, багахан хамтралыг хүсдэг
Тийм учраас хүн болгон нийгмээрээ бас улсын төрийн хүмүүс шигсэн төрийн өндөрлөг холбогдох бүхэл хүмүүс ойлгож, дэмжиж, Бакхан хүлээцтэй хандаж тэдний дуулааг сонсдог байгаасай. Тэгээд энэ нэвтрүүлгээр бид та бүхэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихийг эргүүлээд хөгжлийн бэрхшээлтэй ямар нэгэн дэмжлэг хэрэгтэй нэгэн та байгавал өөрийнхөө дуу хоолойг хүргээсэй, өөрийнхөө амьдралаар амьдраасай, өөрөө гарч ирээсэй, өөрт байгаа тэр нөөцөө нээгээсэй гэж уриалж байна. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар